Сайн мэцхан хоёр хүмүүцэгчтэй өнөөдөр манай телевизэд нэг иргэн хандсан байна. За тухайн иргэн маань маш олон удаа мөрөдөд тоглоом тоглож, мөрөдөд тоглоомын золиос болж маш олон удаагийн мөнгө болон эд хөрөнгө алдсны эцэст дараагийн залуучуудад сэрэмжүүлэх үүднээс энэхүү түүхийн хуалцаар хүрсэн ирсэн байна. Сайн байна уу? Сайн байна. За эрен одоо хоёлаа мөрөдөд тоглоом хизээ хаанаас яаж мэдсэн тэр түүхээс олж чөлөөтэй ярилцаад явчих. Миний хувьд бол одоо 26 настай байгаа. Ер нь бол ийм түүх бүгд 6 жилийн өмнө намайг оюутан байхад ер нь эхэлсэн. Тухайн үед бол яг сар тахлын үе байсан болохоор бүх мэдээлэл ер нь бол онлайнаар фэйсбүүкээр ч юм уу дамжиж ер нь бол хүмүүст хүрдэг байсан. Би бас тэндээс мэдээлэл аваад ер нь бол анх тоглож эхэлсэн. Ковид үе юм тий. Тухайн үед та 20 настай. Оюутан байсан уу? Хаана байсан? Тухайн үед ингээл бүх юм сахин руу шилжээд би бас нутг руу буцсан байсан. Тэгээд ер нь манай ангийн оюутан найзууд ер нь бүгд ингээл мөрөд тавьж эхлээд тэндээс жоохон мөнгө хожоод оюутны хүүхдийн хувьд жоохон ч гэсэн хорлоготой болж ер нь бол ихсэн гэж хэлээд тэгээд тэднийг дагаад ер нь бол би анх мөрөд тавьж эхэлсэн байгаа. Хитэн төгрөгөөр эхэлсэн бэ? Тухайн үед анх эхэлж байхдаа угаасаа оюутан хүнд тийм их мөнгө байдаггүй шүү дээ. 5,000-аар 10,000-аар ч юм уу онлайнаар бит тавьж тэгж ер нь бол эхэлжсэн. Бит тавьж тий. Өөр мөрөд тоглоом тоглолтог залуус таныг уриалаад цаашдаа хамт тоглоё гэд. Хэдэн жил дараалал нь одоо хэдэн жилийн турш та тоглосон бэ? Яг жил биш гэхэд одоо сарын хугацаа ч юм. Ер нь бол тэр хөврөө би нэг 2 жил гаруй бит тавьжсэн. Тэгээд тэрний дараагаар нь ер нь бол покер тоглож эхэлсэн. Анх тэгээд найзуудаараа ер нь бол сонирхож тоглож ирсэн бол дараагаар нь шууд онлайнаар гадаад хүмүүстэй ч юм уу тоглож эхэлжсэн. Та одоо сая хэлсэн шүү дээ тий. Оюутан хүүхдэд мэдээж их мөнгө байдаггүй. Тэгвэл энэ 2 жилийн хугацаанд бит тавих мөнгөө хаанаас бий болгож авсан бэ? Ер нь бол авъя гэсэл анхгүйгээд эхэлжсэн. Бит алтны мөнгө тэгээд кредитний мөнгө ч юм уу тийм маягаар ер нь бол мөнгө гүйдгэсэн. Тэгэхээр ер нь 2 жилийн дотор тэгвэл нийт хэдэн төгрөгийг бит тавьсан байх вэ? Оюутан байгаа учраас нэг мөнгө бол тавиагүй. Нэг 3-4 сая төгрөг ер нь бол алдчихсан. Цаашдаа тэгээд дамжуулаад покер тоглосон гэсэн тий. Тэгэхээр миний үзэж байгаагаар та битээс одоо цахим тоглоомоос тодорхой их мөнгө олоод за цаашдаа энийг өсгөх зорилгоор тэгээд покер руу шилжсэн үү? Яагаад ингэж эсвэл алдагдaltaд орсон бол за энэ үеэс эхлээд болиё гэдэг тийм бодол орж ирж байсан үү? Гүү яшин дээр бол бизнес тим их мөнгө бол олоогүй эсрэгээр ер нь бол алдагдaltaд орсон. Тэгээд ер нь бол алдсан мөнгө буцаах зорилгоор л орсон юм да. Покер руу. Тэгээд покерч нь болохоор ер нь бол хожих магадaltaй юм шиг харагддаг. Тэгээ хожих маш амархан юм шиг харагддаг толгойн төрлөөр тийшээ л орж ирсэн. Өөрөө ганцаараа тоглох уу эсвэл найзууд нь уриалаад тоглох уу? Хин ямар хүмүүстэй хамт тоглох уу? Покер ер нь бол 2 янзаар ер нь тоглож болно. Нэг нь болохоор онлайнаар тэгээд таньдаг хүмүүстэйг ингээл найзууд бол тоглож болно. Эсвэл шууд ингээд уулзаад тоглож болно. Ер нь бол анхандаа ер нь бол онлайнаар л тоглож байсан. Тэгээд сүүл рүүгээ болоод ирэхээр жоо ингээл хүмүүсийг таньж мэнэл тэгж эхлэхээр нь ер нь бол хаяа бас уулзч тоглож гэсэн. 6 хэдэн жил тоглолоо нийт? Нийт 5 жил тоглосон. 5 жил тоглосон тийм. Тэгээд 5 жилийн дотор нийт алдагдал тань. 5 жилийн дотор ерөнхийдөө тэрхэн гарыг төгрөгийг бол би алдчихсан. Залуу хүний хувьд бол нэлээ ер нь бол их хэмжээний мөнгө гэж би одоо харж байгаа л. Хожсон тал дээр ярил. Ер нь бол онлайн тоглоомоос хожин гэдэг баг байхгүй юм лээ. Тэрүүн гарыг төгрөг алдсан оюутан байгаа. Ямар ч ажил эрхлэхгүй. За энэ бүх мөнгө хаанаас ирэх вэ? Авьяас гадна. Ер нь бол бүх танил хүмүүсээс надад итгэж байсан бүх найзууд, найз нөхөд, хамаатнууд,
танилуд тэгээд бас тухайн үед бол аав ээжийн авч үзсэн нэг хэдэн бит юмнуудыг барьсалаад банк бус болон банкнуудаас ер нь зээл аваад тэгж ер нь бол алгадалд орж ирсэн. Одоо эргэж харахад 1 тэрбум гаруй төгрөг алдсан. Өнөөдрийн хувьд ямар нэгэн цагдаагийн байгууллага, хуулийн байгууллагад ингээд хандаж тий. За би ийм олон ингээд мөнгө төгрөг алдчихлаа гэдэг тийм гомдол гаргаж байсан уу? Ер нь бол тийм гомдол ер нь бол зөндөл гарч ирсэн. Танихгүй хүмүүс банк бус гэдгээс илүү бүр миний таньдаг хүмүүс ч гэсэн найзууд сүүл рүүгээ бүр хамаатнууд ч гэсэн тийм юм өөр хөтөлбөр гаргаж ирсэн. Тэр бүгд ер нь бол миний л боруулаа. Та ингээд 5 жилийн хугацаанд тоглох явцдаа за өнөөдөр ингээд бэлээ одоо энэ ямар ч миний амьдралд ашиггүй хэрэгцээгүй зүйл байна гэж ингээд ухаарад тийм үйл явдал болж ирсэн үү? Ухаарах гэдгээс илүү би энэ алдсан мөнгөө л авчаад буцах юмсан гэдэг ер нь бол бодол маш их төрж ирсэн. Тэгээд сүүлд нь баг арга бариад тэгээд болсон юм л та. Одоо залуу хүний хувьд гэхэд 1 тэрбум төгрөгч маш их хэмжээний мөнгө. Одоо энэ мөнгөө хүн амьтнаас зээлсэн эсвэл тодорхой найзууд авчиж авсан мөнгө байгаа тийм тийм. Энэ бүгдийг өнөөдөр барагдуулж чадсан уу? Ер нь бол авч маань баг хөрөнгөжүүлдэг л дээ. Ер нь бол тэгээ байгаа бүх юм л зарсан, бүх юм л барьцаалсан. Тэгээ одоо бас бүрэн ер нь бол бүрэн төлж хэмжээгүй л байна. Гэхдээ ер нь хамаатнууд авч тэр бүх хүмүүс нийлээд баг тал мөнгөний ер нь бол буцааж өгсөн байна. Одоо баг тал байгаа. Тэрийг яаж ажил хийж байгаа юм? Тэгээ одоо бас ингээл хүмүүс баг ажиллагч нар бас итгэж бэлд юм лээ. Яг хуваараа бас юм хийх гэл зүтгэжл явуулж байгаа л да. Тэгээ. Одоо өөртөө чинь тухайн үед хамтаа олж ирсэн найзууд чинь өнөөдөр тоглолдог уу? Одоо ер нь бол баг хайцдаггүй болохоос юм итгэхгүй лээ. Гэтэ тоглолцлоо. Хэдэн удаа мөнгө гуйгаал ер нь залгаж ирсэн. Тэнгүүтэл за уучтар айл гэсэн надад. Тэг өөр бол юм асуугаагүй тэгэл өөр баг мэдээлэл байхгүй л тэд нар. Тухайн үед оюутан байсан энэ асуултыг тавих үгүй хэр зүг гэсэн юм бол би мэдэхгүй. Онлайн тоглоомд орсны дараа сургуулийн амжилттай төгсөж чадсан уу? Сургуулийн бол угаасаа л төгсөж чадахгүй шүү дээ. Ер нь бол төгсөх курстэй баг хайсан юм л да. 3 жил сураад төгсөх курстэй. Өнөөдөр ч гэсэн энэ мөрөөдөд тоглоом болохоор маш олон газар авсан тоглоомуудын нэг. Маш олон залуус тоглож байгаа. Зөвхөн энэ аймагт бус яг дэлхийд даяар. Тэр залуус тандаж одоо юу хэлмээр байна? Залуус битгий ингээл над шиг баг амьдралаа битгий сөрөөлсөл гэж хэлмээр байна. Тэр донд маш их хүмүүсийн итгэл алдтаад байдаг. Тэгээд бас нийгэмч баг хэрэгцээгүй хүн болж хувирах гэдэг учраас ер нь бол битгий ингээл өөрийнхөө амьдралыг битгий аав ээжийнхаа битгий найз нөхдийнхаа амьдралд нь битгий уучлуулсаа гэж хүсдэг. Хэрвээ танд боломж олгол өнгөрсөн цаг руу буцъя гэвэл та яах байсан бэ? Мөрөөдөд тоглоом тоглоогүй. Тэ чи нэг оюутан наснда. Тэр нь хичээлэл амжилттай төгсөөд тэгээд энэ зүйлийг баг эзэж эхлүүлэхгүй байх байсан. За баярлалаа.